Сайн мэцхан залуучуудаа IT-ийн хичмэн энэ удаагийн видеогоор Core i7 дээр суурилсан тавьж авсан ком болон асуултанд хариулцгаая. Комны үнэх юм бол өөрөө 4,140,000 төгрөг болж байгаа. Суурин дээр нь 14700F 14700F яагаад сонгосон бэ гэхээр энэ нэг том давуу тал байгаа. Тэр нь болохоор DDR4 дээр ком өгсөх боломжтой. AM5 бол Ryzen бол боломжгүй. Тэгэхээр AM4 дээр бид нэр комо суйрлуулж өгсөрж байна гэхээр бид нэр RAM дээр хэмнэх боломжтойгоор давуу талтай. Тийм учраас Intel-ийн 14900F болон 5060 650 Вт-тай тэжээлийн блок 65 Вт-ийн халалтын даахаар deep cooling cooler болон жоохон энгийн дүү B760 борттой. Тэгээд энгийн дүү Ioga W60 кейстэй 3 сенстэй ийм ком өгсөрж байна. Хамгийн амархнаар хэлэх юм бол RAM-ны үн өсөж байгаа шалтгаан бол бүх RAM-ны захиалга аль хэдийн 2026 онд захиалга нь хийгдсэн гэсэн үг. Тэгэхээр энгийн хэрэглэгчдэд RAM олдохгүй энэ RAM-нууд маань өөрөө сервер руу явж байна. За энэ сервер руу явж байгаа RAM яагаад биднэрт хэрэг болохгүй вэ гэхээр ирээдүйд уул нь хуучныхтайгаа харьцуулах юм бол график карт биткойны үеэр ч юм уу коронагийн үеэр биткойны ханш өсөхөд график картны ханш өсөж тэрний үйл ажиллагаа нь багассны дараа адилхан хэрэглээ өөрөө буурсны дараа маш хэмжээний картнууд одоо зах зээлд орж ирсэн. Тэгэхээр тэрийг дагаад RAM орж ирнэ гэх юм бол үгүй яагаад тэгэхээр серверээр RAM нь өөрөө энгийн хэрэглэгчд ашиглаж болохоор RAM биш. Тэгэхээр биднэрт user тал дээр тэр RAM-нууд олдохгүй. Дээрээс нь одоо үйлдвэрлэгдэж байгаа энэ хязгаарлагдмал нөөцтэй энэ силикон буюу би танд нэг юм авъя. Энэ бол waffle. Энэ waffle дээр ерөнхийдөө бол бүх төрлийн чип, APU, CPU болон ASIC-нууд үйлдвэрлэгддэг. Тэгэхээр энэ өөрөө силикон маань хязгаарлагдмал учраас бид нэр юу гэдгийг RAM-ны үйлдвэрлэл компаниар дэмжиж нэмээд хий гэсэн ч өөрөө силикон нь хязгаарлагдмал хэмжээгээр үйлдвэр дээр очдог. Дээрээс нь үйлдвэрлэл нь төхөөрөмжнүүд нь тийм хурдан одоо захиалгыг хангаж чаддгүйгээс бид нэр RAM-ны үнийн өсөлтийг бол ажиглаж болно. Харин RAM өөрөө өсөж байгаа нь ерөнхийдөө бол чипний үн өсөж байгаатай арай дөхөм хэлж болно. Тэгэхээр та дан RAM өсөж байгаа биш, ер нь чипний үн өсөж байгаа. Тэрийг дагаад график карт болон SSD-ний үн өснө гэсэн үг. Хизээ энэ үн буурах бай гэх юм бол яг одоогор хэлж мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол 2026-27 оныг дуустал болвол бүх чипний захиалгыг аль хэдийн хийгдсэн байдгаа гэж байна. За миний санал болгож байгаа зүйл болвол эд анга баг зэрэг бууруулах зүйтэй болов. Яагаад тэгж хэлж байна гэхээр ерөнхийдөө болвол юу гэдгийг Ryzen 5 юм уу i5 i7 дээр 50-70 тавихад болвол таны одоо байгаа шаардлагыг чинь хангаж чадна гэдэгт би итгэлтэй байна. Хоёрт 1632 ГБ-тай RAM дэндүү хол харагдаад байвал миний яг одоо өгсөрж байгаа шигэ DDR4 рүү шилжээд Intel авахд бол арай илүү боломжийн байж болно. DDR5-ын хувьд гэх юм бол би санал болгох зүйл нь бол DDR5-тай төр зуртаа 1 RAM аваад араас нь 1 RAM нэмнэ гэж бодож авбал зүйтэй баг. Тэгснээс шууд 32-ыг аваад үзүүлэлтэд тулгыг гэх юм бол бас жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр боломжтой бол DDR5-тай 8 ГБ-гаар 2-ыг авбал ихэнх програмыг юу гэдгийг тоглоом дээр нэмэх нь Discord нэмэх нь веб браузер болол асуудалгүй ажиллаулдаг. За харин CAD ашигладаг эсвэл бол өндөр ачаалттай програм дээр байнга суудаг байх юм бол видео эдит тийм ээ. Тэр тохиолдолд бол яахаа аргагүй хэмжээний RAM хэрэг болно. Их хэмжээний RAM маань өөрөө илүү үнэтэй болгож энэ компьютерыг. Тэгэхээр яг нийтээр нь бодох юм бол та workstation тал дээр ажил хийдэг өөрөөх нь тэр програмаараа ажиллаараа мөнгө олдог байх юм бол тэрийг та хөрөнгө оруулалт хэмжээгээр одоо юу гэдгийг RAM чинь хуучин 10%-ийн одоо нийт төсвийн 10%-ийг эзэлдэг байсан бол одоо 25%, 30%-ийг эзэлж гин гэж бодоод төсөвлөж компьютер өгсөх шаардлагатай болно гэсэн үг.
брэндүүдийн яг чадлын хооронд бол бараг ялгаа гардаггүй. Юу анзаарах вэ гэхээр тэр хоорондох брэндүүд за жишээлбэл Zotac, PNY, Asus маань ямар шүү кулертэй байна, хөргүүр нь ямар чадaltaй байна тий. Дуу чимээ нь ямар байна гэдгээс нэлээд хамаарна. За тэгээд картнууд маань дараагийн зах зээл болоо дараа нь ашиглачаад цаашаа зарыг гэхээр үнэлгээ нь өөр болоод явдаг. Тэгэхээр Asus-ийн жишээлбэл ROG Strix карт маань PNY-ийн Dual Fancy Stack картнаас хамаагүй үнэтэй хоёр дахь маркет буюу ашигласан маркет дээр зарагдах магадaltaй. Тэгэхээр таны авах байгаа карт тодорхой үн дотор 2-3 төрлөөрөө байх юм бол жишээлбэл 2 синстэй байна уу, 3 синстэй байна уу, арай том кулертэй байна уу, үгүй байна уу, премиум брэнд нь энгийн загвартайгаа ойролцоо үнэтэй байх юм бол та мэдээж премиум брэнд авсан тийм давуу тал гарч болно гэсэн үг. Жишээлбэл Nvidia-гийн өөрсдийн Founders Edition эсвэл ROG Strix Gigabyte-ийн Aorus-ийн хамгийн топ зэрэглэлийн загвар гих мэт байх юм бол эсвэл MSI Supreme үнэлгээний хувьд бол дараа нь хоёр дахь зах зээл дээр илүү жоохон давуу талтай байх боломжтой гэсэн үг. Тэгээ мэдээж ашиглаж явах үед чинь арай чимээ багтай, арай хөргөл сайтай гэх давуу талууд бол байгаа. Бидний Hightech хэмээн сайт купонтой боллоо. Та сайтаар дамжуулан PNY брендийн RTX 5080, 5070 Ti, 5070 болон 5060 график картуудыг хямдруулан авах боломжтой. Доор байгаа купон кодыг сайтаас худалдан авахдаа ашиглаарай. Санал болгож байгаа код нь 1-р сарыг дуустал хүчнэтэй тул яраарай. Ингээд компьютерийн хөсөлт рүүгээ эргээд орцгоё. Кейсэн дээр тавигдах хэд хэдэн шаардлага байдаг. Бид нар бол дотор орж байгаа хэд ангуудыг хөргөх ёстой. Энэ бол гол зорилго тийм. Тэгээд багтаамжны хувьд хангалттай байх ёстой. За ингээд багтаамж нь таарчлаа, кулер нь таарах юм байна гэж үзээд агааржуулалт нь биднэрт яагаад ийм хэрэгтэй юм бэ гэх юм бол кейснээс бид нар энэ агааржуулалт нь өөрөө хангалттай юу үгүй юу гэдгийг шаардж байгаа. За жишээлбэл бид нар Intel-ийн A9-14900K тавих юм бол нэг төрлийн кейс нэг төрлийн хэмжээний хүйтэн агаарыг оруулж чадaltaй тий мөн тэр хүйтэн агаар ороод боловсруулагдаад халуун болохоро амархан гардаг байх хэвээр. Дээрээс нь кейсэндээ үлддэггүй байх хэвээр. Тэгэхээр юу гэхийн хүйтэн агаар нь өөрөө хурдан ороод гарах биш, бас хүйтэн агаар нь дотроо үлдэх тийм боломжтой хангалттай эзэлхүүнтэй кейс байвал жишээлбэл зүгээр байдаг. Бидний нөхцөлд бол 14700F болол өөрөө их халдаг CPU бол биш. Мөн карт маань өөрөө 5060 учраас бас халалт багтай. Тэгэхээр эд ангинда тааруулж бид нэр кейс авах боломжтой. Тэгэхээр арай бажет талын 120K-гийн энэ кейс болвол бидний сонгож байгаа эд ангид бол хангалттай. Гэхдээ та арай илүү халдаг эд анги ашигладаг. Жишээлбэл 5080 дээр нэмэх нь Ryzen 9 9950X 3D-тэй ч байж болно шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд бол та шингэн кулер багтдаг. Дээрээс нь агааржуулалтын хувьд өөрөө тэр хүйтэн агаарыг тэр шингэн кулерт нь хангалттай авчирч чадхаар мөн давхар график картыг хангалттай хөргөж чадхаар тийм кейс сонгож таарна гэсэн. За ер нь хэд арга байгаа. Тэгвэл ийм үнгүй аргуудаас ашиглахаас өмнө эхлээд би юу санал болгодог вэ гэхээр компьютерийн драйвуудыг зөв сууж өгөхгүй юу, мөн чипсетний драйвер зүгээр байна уу үгүй байна уу, суусан байна уу үгүй байна уу гэдгийг шалгахад илүүтэй үздэг. За тэгээд бүх софтвер чинь зүгээр байх юм бол үнэхээр компьютер чинь чеклээд окей байвал би юуны түрүүнд XMP-г асаана. За XMP маань өөрөө болвол overclock-ны хэсэг гэж боддог. Ягаад гэхээр extreme memory profile нь өөрөө JEDEC стандартаас зөрдөг гэсэн. JEDEC стандарт нь болохоор ерөнхий DDR5 юм уу DDR4-ийнх нь байх ёстой үзүүлэлт гаргадаг байгууллага гэх юм да. За тэгээд тэр стандарт JEDEC стандартаас зөрдөг мөртлөө арай илүү үзүүлэлтийг мэдээж компьютер юм уу RAM нь гаргах боломжтой. Тэгэхээр тэр үзүүлэлтийг гаргахын тулд бид нар RAM-ны XMP асааж одоо нэмсэн RAM-ын overclock хийнэ гэсэн үг. За тэгэхээр тэрний дараа болвол би
AMD-ийн CPU байх юм бол Precision Boost Overdrive гэсэн тохиргоо байдаг. За тэр нь болохоор ерөнхийдөө бол CPU-ны ажиллах зарчимтай оролдож байгаа. За жишээлбэл CPU-ны ажиллах ёстой тодорхой герцэнд тодорхой вольт өгөх ёстой бол бид нэр тэр вольт герц хоёрын хоорондох харьцааг нь бага зэрэгээр сольж жишээлбэл 1.35 вольтн дээр бид нэр 5 герц гаргах ёстойсан бол 5.1, 5.2 болгох тийм боломж байгаа гэсэн үг. Тэр тохиргоон дотор мэдээж боортны давхар тохиргоонууд явж байдаг. Тэгэхээр бид нэр боортны чадланд тааруулж тэр Precision Boost Overdrive-ыг бас давхар тааруулах боломжтой байдаг. Энэ тал дээр болохоор ерөнхийдөө болвол MSI, Asus, ASRock гэсэн брэндүүдээс хамаарат зөвхөн Asus Boost, MSI Boost, AI Tweaker гэх мэт тусгай тохиргоонууд нь цаанаасаа тийм боордын үйлдвэрлэгчээр аль хэдийн бэлтгэгдсэн тийм тохиргоонуудыг зөвхөн enable хийгээд илүү болох боломжтой. За түүний дараа бүр та K-CPU-тэй, Intel-ийн K-CPU-тэй юм уу, AMD-ийн ямар нэгэн CPU-тэй байх юм бол бүр хар аргаараа шууд overclock хийх боломжтой. Гэхдээ тэрийг зөвлөдөггүй. Яагаад гэхээр ерөнхийдөө үйлдвэрээс гарсан үзүүлэлтээс арай багасаа явчихдаг. Өндөр герц гаргаж байгаа боловч CPU-ных нь ажиллагаанд нь зохицоогүй байх магадaltaй. Эсвэл бол AMD байх юм бол програмаар Windows руу орсны дараа AI Ryzen Master-аар оролдож болно. Эсвэл бол шууд PBO-аас агаад XMP-аас агаад тэрнээс илүү хийх шаардлагагүй. Картн дээр мэдээж overclock хийх боломжтой. Тэр тохиолдолд болвол та MSI Afterburner юм уу? AMD-гийнх нь өөрсдийнх нь Adrenalin driver дотор та давхар бас график картны тохиргоо хийх боломжтой гэсэн үг. За ингээд нэг тоглоомыг жишээлбэл авч үзэхэд GTA 5 анх Xbox 360 болон PS3 дээр гарч ирсэн байхгүй. Тэгээд дараа нь тэр тоглоом PS4 дээр арай илүү явдгийг нь бол бид нар мэдсэн тий. За тэгэхээр PS4, PS5 хоёрынх нь өөрийнх нь компьютерт нь байсан технологи нь арай өөр. За тэгээд яг тэр талаас нь ярих юм бол бидний ашиглаж байгаа эд анги болон технологиос хамаарат тоглоомнууд нь сайжирдаг, мөн илүү үзүүлэлт шаарддаг. Тэгэхээр PlayStation 5 дээр байгаа тоглоомнууд 4 дээр тоглодог одоо cross compatible тоглоомнууд бол PlayStation 5 дээр илүү явна. Тэрнтэй адилхан хөгжүүлэлт нь PlayStation 5 дээр хийгдэж байгаа тоглоомнууд бол PlayStation 4 дээр ажиллахгүй эсвэл бол муу явж таарна. Тэрнтэй адилхан технологи нь үнэхээр илүү урдаа явж идэг юм бол дэвшилтэд одоо талаас нь тоглоомнуудыг бүтээдэг гэсэн үг. За тэгэхээр компьютер дээр Cyberpunk-аар жишээ авч үзэх юм бол ерөнхийдөө технологио дагаад бид нэр график карт шинээр үүссэн. Тэгэхээр энэ график карт нь ray tracing уушруулах чадaltaй, дээрээс нь DLSS ажилдаг карт шаарддаг болсон учраас бид нэр тэднийг одоо хэрэгжилж байгаа. Тэгэхээр биднэрт ray tracing нь хэрэгтэй. Яагаад гэвэл бид нарт Cyberpunk тоглох хэрэгтэй. Тэгээд эсвэргээрээ Cyberpunk-д ray tracing нь карттай байж сайн тоглодог учраас үзүүлэлт сайжрахаас өөр аргагүй болсон гэсэн. Дахиад нэг шалтгаан гэх юм бол ерөнхийдөө тоглоомны хөгжүүлэлтийг тодорхой студ хөгжүүлэх явцдаа өөр компаниудаас туслах гойх боломжтой. Жишээлбэл одоо тоглоомнууд чинь тодорхой нэг engine дээр буюу хөдөлгүүр дээр явж байгаа. За тэр хөдөлгүүрүүд маань тоглоом яаж ажиллах уу, ямар физиктэй байх уу гэдгийг тодорхойлдог. Тэгэхээр ерөнхийдөө болвол Nvidia-тэй харьцаж болно, тийм ээ? Эсвэл бол Unreal Engine-тэй харьцаж болно. AMD-тэй харьцуулах боломжтой. Тэднэртэй харьцаж өөрийнх нь бүтээгдэхүүн илүү гоё болдог учраас ерөнхийдөө тэр гоё болох талаас нь болвол илүү хөгжүүлэлт хийж, илүү үзүүлэлт шаарддаг бас боломжтой. Юу тоглохоос ихэнхдээ хамаардаг. Гэхдээ би яг санал болгох юм бол safe арга бол 5070 Ti байх болно. Яагаад 5070 Ti сонгуулж байна гэхээр юуны өмнө бол бид нар e-спорт тоглоом тоглож магадгүй гэсэн би бодолтой байна. За тэгэхээр e-спорт тоглох юм чинь мэдээж Nvidia-гийн картн дээр байгаа. Тэгэхээр Nvidia сонгуул дээр байх. Харин юу гэдгийг 4080 супертай эсвэл 4070 Ti-тай харьцуулах юм бол хуучин болвол ингэдэг байсан.
Kepler-ийн үе одоо GTX 600 сер, 700 сер, 900 серийн хооронд болол сонгохдоо аль болох шинэ үеийн картыг сонгодог байсан. Ягаад гэвэл шинэ үеийн карт нь шинэ үеийн технологинд таарсан. Дээрээс нь драйверын асуудал гарахгүй байх магадлал маш өндөр байсан. Яг одоогийн RTX 2000 сериэс хойшиг ярих юм бол технологийн хувьд ойролцоо. Гэхдээ сайжирч байгаа юм одоо энэ DLSS-ийн ажиллах төвшин, Ray Tracing-ийн ажиллах төвшин. Тэгэхээр би 4080 Super, 4070 Ti Super эсвэл бол 5080-ыг сонгохоор байсан бол танд хэрэг Ray Tracing хэрэгтэй. Та DLSS-тэй тоглолтгүй үгүй юу гэдгээс хамаарат картыг сонгох байсан. Та харин DLSS надад хамаагүй. Надад цэвэр raster хүчин чадал хэрэгтэй байна. Би одоо юу гэдгийг Red Dead Redemption 2 тоглож байгаад араас нь би Witcher 3 юм уу Cyberpunk тоглоно гэд яриа явж байгаа юм бол RX 90 XT-ийн арай жоохон дээр гэж магадгүй. Би жишээлбэл Windows update, BIOS update-с баг өөр юм хийдвэ. Хаяа нэг график картны апдейт орж ирж гин үгүй юу шалгадаг. Тэгээд чипсетний драйвер суулгацсан байхыг шалгадаг. Тэгснээс бол яг тогтмол нэг шалгаад хийгээд ах зүйл компьютер дээр болдоггүй. Тогтмол биш гэх юм бол уул нь бол цэвэрлэгээ хийж ивэл зүгээр байдаг. Thermal paste-ийг бол жилд нэг удаа сольдог. За тэгээ болоод оо. Ерөнхийдөө тэр тал дээр бол нэг л дүрэн байдаг. Та тоглож байгаа тоглоомондоо юм уу FPS-ндээ сэтгэл хангалуун байна уу үгүй юу? Жишээлбэл та Counter дээр 100 FPS-тэй тоглож ивэл танд таалагдахгүй байж магадгүй тий. Тэр тохиолдолд бол та өөрхөн график карт юм уу CPU-га эсвэл бол бичгээр платформоо сайжруулах сонирхолтой байх. Харин миний тоглож байгаа Dota маань одоо ингээд 60 FPS-тэй юм 100 FPS-тэй хангалттай явж байна. Энд дээшээ сайжруулаагүй биенээс илүү болохгүй эсвэл бол надаа энэ үзүүлэлт хангалттай байна гэж үзэх юм бол ерөнхийдөө болол та карта юм уу компьютераа сайжруулах шаардлагагүй гэсэн үг. Ингээ комоксорч дуслаа. Үзүүлэлтийн хувьд Intel i7 14700F-тэй карт нь 5060 32 GB RAM-тай 512 GB SSD-тэй 650 TCL блоктай DDR4 board болон RAM-тай ийм ком байгаа. Үнэн 4,140 мянган төгрөг болсон. Угсралтын хувьд гэвэл угсрахад маш амархан байсан. Яагаад гэхээр кейс нь өөрөө M-ATX компакт боловч дээрээ илүү зайтай тэгэхээр PCI залхуур залгах гэдэг амар байсан. Мөн кулер маань өөрөө нэг сенстэй энгийн агаарын кулер бид нэр сонгоснороо давуу тал болсон. За энэ үн дотор бид нэр хэмнэх зорилгоор мэдээж DDR4 болгосноороо баг зэрэг үзүүлэлт золиослсон боловч жишээлбэл Counter дээр 14700F болон 5060-ын комбо маань бараг цагаар 250-аас 350 FPS гаргах чадaltaй ийм ком угсарсан. Тантай цуг хайтеки хэрчин байла. Баярлаа. Баяртай.